Тэр хар дарсан зүуднээс айдаггүй. Харин хар дарсан зүуд түүнээс айдаг. Түүнийг чөтгөр цүнсээ худалдаж, оронд нь түүнтэй хамт битсэн зохиолоор уншигчдыг айлгадаг гэдэг яриа хүртэл бий. Тэр бол өнөө цагийн хамгийн шилдэг зохиолчдын нэг. Хэрв түүний зохиолуудыг уншиж байгаагүй бол түүнээс нь сэдвсэн дэлгэцийн бүтээлийг үзсэн л байгаа. Тэр 58 жилийн турш 60 гаруй роман, 200 орчим тууж, өгүүлэлэг, богино зохиол бичсэн. Жил бүр шин зохиол нь хэвлэгдэж, хамгийн тууштай, хамгийн хурдтай амийн нэрлэгдэн King of Horror буюу аимшигын зохиолын хаан хочийг авсан. Тэр бол Stephen King. How the fuck do you write so many books so fast? Is this what you're looking for? Here's Johnny. Стивен Эдвин Кинг 1947 онд Америк нэгдсэн улсын Портланд хотод мэндэлжээ. Түүнийг 2 настай байхад аав нь тамхинд гарсан ч дахиж хизээч эргэж ирээгүй гэдэг. He said, "Ruth, I'm going to go out and get a pack of cigarettes." And that was the last she ever saw of him. Тиймээс түүний ээж Ruth, Стивен болон түүний том ах Дэвид нарыг маш хүнд нөхцөлд ганцаараа өргөх толгоолон өсгсөн юм. Тэд үргэлжил нүүдэл суудалтай 9 жилийн турш доктор суурьшилгүй амьдарч ирсэн нь ээжийнхэн санхүүгийн байдал болон олон ажил сольж байсантай холбоотой байв. Тэрээр хүүхэд байхдаа чих болон хоолой нь үргэлжлүүлдэг байсан тул хичээлдээ явуулгүй ихэвчлэн цагийг гэртээ өнгөрөөдөг байлаа. Энэ үед түүний зохиолч болох хамгийн ихний алхам буюу үнэнч уншигч болж эхэлсэн. Тэрээр цаг тутамд ном унших бөгөөд түүний хоёр дахь дуртай зүйл нь кино театр орж төрөл бүрийн кино үзэх байлаа. A lot of horror comics in my past and a lot of horror movies and that sort of thing, and it warped me as a kid. Комик номноос эхлээд адал явдалд, уран зөгнөлт, аимшиг гээд таарлцсан бүхнэл уншдаг байсан бөгөөд 8 нас гэхэд түүний хамгийн дуртай зохиолуудад Nancy Drew-ийн номнуудаас эхлээд Алдарт Psycho, шинжлэх ухааны зөгнөлтөд Shrinking Man гэх мэт бүтээлүүд багтаж байсан гэдэг. Тэр дунд аимшигын зохиолуудад илүү их дурлаж байсан ба хожим үүнийгээ зүгээр л айх дуртай байсан учраас гэж тайлбарсан байдаг. Ердөө 6-7 настайгаас комик панелуудыг хуулбарлан зурж, түүндээ өөрийн зохиолоо бүтээж байсан ч үүнийг нь мэдсэн ээж нь түүнийг өшөө илүү хийж чадна гэдгийг сануулan өөрийн гэсэн зохиолоо бичгийг хэлсэн юм. Энэ үед Стивний дотор байсан цоожтой хаалга нэгдэх шиг болж, бүх боломж өөрт нь байгааг ухаарсан гэдэг. Түүний хамгийн анхны худалдан авагч нь ээж нь байсан бөгөөд шин зохиол бичих бүрт нь түүнийг 25 центээр урамшуулдаг байв. Ингэж явсаар Стивен Мэни их сургуульд исэн орж, энэ үеэр хамгийн анх The Glass Floor нэртэй өгүүлэлгээ Startling Mystery Stories сэтгүүлд хэвлүүлсэн. Тэрээр их сургуулаа төгсөхдөө уран зохиолын бакалаврын зэрэг эхнэр Табита Кинг болон анхны хүүхдээ үлгийдэн авсан байв. Түүний хувьд эхнэр хүүхдээ дэжээхийн тулд хамгийн түрүүнд мэдээж санхүүгийн доктортой байдал хэрэг болсон. Тиймээс 1971 онд хурмаа эсний дараа Hampton Academy-д багшилж эхэлсэн ба энэ үед зохиолоо бичсээр л байсан юм. Here's something I've noticed. A lot of novelists are teachers. Тэрээр Cavalier сэтгүүл зориулан өгүүлэл эхлүүлж 3 удаас бичсэн ч өөрт нь огт таалагдаагүй тул хогийн савнд хайжээ. Харин эхнэр Табита тэрхүү хайсан бичвэрийг нь олж цаашаа юу болохыг мэдмээр байгааг мөн бичсэн зүйл нь маш шинэлэг, ирээдүйтэйг хэлжээ. Эхнэр нь тэрхүү өгүүллийг үргэлжлүүлэн бичгийг хүсч эмэгтэй дүрийн өнцгөөс чадах бүхнээрээ туслахаа амлан Стивен ч эхнэрийнхээ зөвлөгөөг дагаж өгүүлэг байсан санаагаа роман болгон бичсэн. Энэ бол бидний хамгийн сайн мэдэх мөн түүний хамгийн анхны хэвлэгдсэн роман Carrie. I threw it away and my wife fished it out and said, "This is sort of amusing. You ought to go on with this." And so I did. Is that exactly what she said? No, it isn't exactly what she said. She said it was really good and she wanted to read. She said she wanted to read the rest of it. Гэхдээ түүний анхны хувилбарууд хэвлэлийн газруудаас татгалзсан хариуг авч байсан ба маш олон засвар хийсний эцэст даблдэ хэвлэлийн газар $2500 нэмэх нь урамшуул гэсэн тохиролцоонд хүрсэн. Энэ тухайн үед хамгийн анхны номоо хэвлүүлж буй зохиолчийн хувьд хангалттайгаас илүү тохиролцоо байсан гэдэг. Ингэж Carrie 1974 онд албан ёсоор хэвлэгдэж нийт 30,000% борлогдсон байдаг. Гэвч New English Library-гийн захирал Bob Tanner Carrie-г нэг шөнийн дотор дуусгаж өөрт нь маш их таалагдсан тул охин компани болох New American Library-д Carrie-г хэвлэх саналыг тавьжээ. Ингэхдээ Carrie-гийн эрхийг авахын тулд Doubleday хэвлэлийн газарт $400,000 санал болгосон ба үүний тал хувь нь Stephen King-д очих байв. Ингэж Стивен Кингийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж 1975 онд Carrie-гийн шинэ хэвлэл гарч нийт 4 сая хувь борлогдсон жинхэнэ бестселлер болсон юм.
Үүнд мэдээж 1976 онд нээлттэй хийсэн Brian De Palma найруулагчийн кино маш том хувь нэмрийг оруулсан. Кинон ч өөрөө бүх цаг үеийн хамгийн шилдэг аим шиг кинонуудын нэгд 109-оор багтах классик бүтээл болж чадсан билээ. For every one of those good emotions, we have a dark one as well. We have fear, we have aggressiveness, we have anger. We all have, I suppose, urges that sometimes tend towards sadism, that sort of thing. And a horror story or a horror movie gives us a chance to exercise that side in a comparatively harmless way. Үүнээс хойш Стивен Кингийн амжилт улам дээшилсээр алдарч сайламслоод The Shining, Stand, The Dead Zone гэд хамгийн алдартай бүтээлүүд нь ар араасаа гарсаар байв. Түүний ихэнх бүтээлүүд үргэлж what if буюу хэрвээ гэсэн санаанаас эхэлдэг. Нэмээд карьерийн ихэнх үеийн бүтээлүүд зарим талаараа түүний хүүхэд нас, тулсан амьдрал, эсвэл зохиолыг бичих үед амьдралд тохиосон зүйлстэй холбогддог. Жишээ нь Hampton Academy сурагчдад Bram Stoker-ийн алдарч Дракулагийн талаар хичээл заах үедээ сайламслоодын санааг олж, ээж нь өнгөрсний дараа сэтгэл санаагаар унаж, Stanley зочд буудалд гэр бүлээрээ байрлах үедээ алкоголыг зохиолж гэр бүлтэйгээ зочд буудлаа үлжих, The Shining-ийн санааг олсон гэд түүний хувийн амьдралтай холбоотой зүйлс их үеийн бүтээлүүд нь олон. Зарим фэнүүд түүний их үеийн бүтээлүүдийг хамгийн шилдэг, бас илүү амар гэж үздэг нь үүнтэй холбоотой ч байж магадгүй. Харин хэрвээ гэх асуултаар эхлэх санаанд нөхцөл байдал ямагт нэгт түүний араас зохиолын дөрүүд орох ба тэр бүхэн Стивний толгойд бүрэн буусан цагт найруулан бичиж эхэлдэг. Гэвч дөрүүдийн үйлдэл шийдвэрийг Стивен өөрийн хүслээр бус тухайн нөхцөл байдалд тааруулан зохиодог гэж тайлбарсан байдаг. Жишээ нь хэрв хэн нэгэн ирээдүйд болох зүйлсийг зөгнөж эхлүүл яах вэ гэх санаагаар The Dead Zone, хэн нэгэн цаг хугацаагаар аялан өнгөрсөн рүү буцаж түүхэн үйл явдлыг өөрчилүүлэх санаагаараа 11-22-63 зэрэг бүтээлүүдэд бичсэн юм. Харин түүний бүтээлүүд тэр дундаа өөрт нь аимшигын зохиолын хаан гэх нэрийг авчирсан аимшигын жанрын бүтээлүүд нь сүнс, чөтгөр, цус сорогч, үхтлүүд гээд ямар ч зохиомл дөрүүд гарсан бай. Хүн хоорондын харилцаа, сэтгэл зүй, тэдний хоорондын зөрчил зэргийг илүү хурцаар харуулж бидний өдөр тутмын амьдралд оршиж буй айцыг харуулдгаараа уншигчдад илүү аимшигтай, бас зугаатай болгодог. Сонирхолтой нь түүний бичсэн зохиолуудыг фэнүүд нь албан бусаар өөр цаг үед өрнөж буй нэг ертөнц гэж үздэг. Нэг бүтээл дээрх газар өөр нэг бүтээл дээр дурддагдаад өнгөрөх нь магадгүй үүнийг батлах хамгийн том баримт. Стивний бичсэн хамгийн том зураг болох The Dark Tower нь тэрхүү ертөнцийн гол хэсэг бөгөөд түүнээс салаалan бусад зохиолууд гардаг гэж үздэг. If you're being scared out of your wits when the scare ends, when the lights go up, or when the book ends, you say to yourself, I thought things were bad for me, but at least I'm not in that position. I'm not stuck in the haunted hotel, or I'm not, trapped with a telekinetic girl, or whatever it happens to be. Тэгвэл Стивен Кингийн алдартай зохиолуудаас гадна тэдгээрээс сэтгүүлэн бүтээсэн бүрийн хэмжээний кино, телевизийн цувралууд олон. Бүр маш олон. Магадгүй миний мэдэх хамгийн их дэлгэцийн адапташнтай зохиолч. Өнгөрсөн жилд гэхэд л Майк Фланагийн найруулагчийн The Life of Chuck HBO Max-ийн оригинал болох сайламслоод гарсан. Бүр 2017 онд Стивен Кингийн бүтээлээс сэтгүүлсэн 4 кино нээлттэй хийж байсан удаатай. Харин энэ жил Edgar Wright найруулагчийн The Running Man, мөн Osgood Perkins-ийн шинэ бүтээл The Monkey нээлттэй хийгүүлээ. Мэдээж маш олон зохиолтой түүнээс нь сэтгүүлсэн тод омшгүй их дэлгэцийн бүтээлүүд байгаа учраас жанртай классик усан шилдэгүүдээс эхлээд маш муу бүтээлүүд ч бас бий. Мэдээж аимшигын жанртай классик усан Carrie-гаас эхлээд зарим үзэгчдийн хувьд бүх цаг үеийн шилдэгч гэж яригддаг The Shawshank Redemption, хамгийн эцүү төгсгөлтэй The Mist, хүүхэд бүрийг алиалагчийн айдас давтуулсан It, Toxic Fandom-ыг утгаар нь харуулж Katie Bates-ийн гайхалтай жүжиглэлээр айдас төрүүлэх Misery гээд маш олон. Олон ч найруулагч түүний бүтээлээр кино хийх гэж бүдэрч бас амжилт олсон. Стивен Кингийн бүтээлүүдээс сэтгүүлсэн энэ жил гарах 2 бүтээл миний хувьд хоёулаа маш өндөр хүлээлттэй байгаа. The Running Man-ийн хувьд Edgar Wright миний хамгийн хайртай найруулагч учраас юу ч хийсэн хүлээ үздэг. Харин нөгөөх нь 4 сарын өмнө цацсан тийзрээрээ хүлээлт үүсгэсэн The Monkey. Өнгөрсөн жил маш сайн маркетинг хийсэн ч үзэгчдийг хуваагдуулсан нэгэн кино бол Longlegs. Тэрхүү киног найруулсан Osgood Perkins-ийн ээлжид бүтээл нь Стивен Кингийн 1980 онд бичсэн ижил нэрт өгүүлгээ сэтгэлэн хийж буй The Monkey. My name is Osgood Perkins and I'm the writer and director of The Monkey, which is based on a short story by Stephen King and produced by my friend
James Wan. Хэрвээ трейлерыг үзсэн бол тоглоом нь сармагчин тойрсон өглөөд тэрхүү хараал тоглоомыг устгахаар хичээж буй ихэр ах дүүсийн талаар энэхүү кинонд гарах юм. Сонирхолтой нь энэхүү кино дан хоррор бус инээдмийн жанрын холимог учраас үзэхэд илүү зугаатай байх нь гарцаагүй. Харин киноны продюсераар орчин цагийн хамгийн шилдэг аимшиг найруулагч, кино зохиолч, продюсерийн нэг James Wan ажилласан нь мөн киног алдарт Neon Rated DLC эрхийг авч дистрибьют хийж байгаа нь илүү их итгэлийг төрүүлж байгаа байлаа. Нэмээд шүүмжлэгчид болон үзэгчдийн сэтгэл маш өндөр байгаагаас энэ оны онцлог аимшиг кинонуудын нэг болохыг баталж байгаа юм. Энэхүү кино 2 сарын 28-нд бүх кино театруудаар нээлттэй хийх бөгөөд битүүний орой эсвэл цагаан сарын буузнаас залхсан бол ганцаараа эсвэл найзуудаараа үзэхэд хамгийн тохиромжтой кино байх болно. За тэгэл Стивен Кингийн хамгийн дуртай зохиол эсвэл киноч нь юу вэ? Доор сэтгэлээ үлдээгээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.